Энэ хүмүүс чи ер нь юм ойлгохгүй явж байгаа юм шүү дээ. 25 оны чинь төсөв нь батлагдаад энэ 50,000-аараа одоо тэр юунда яманда суудсан энэ юмыг мэдгүй явж штэ. Тэгээ хүмүүс чи одоо ингээд одоо л 500,000 болгочих юм шиг ингээд баярлаад хөөрөөд ингээд байсаад байгаа байхгүй. Одоо битгий хэл дараагийн жилд ч 500,000 болгох ямар ч боломж байхгүй. Энэ жилийн төсвийн орлого гэдэг чинь өөрөө төсвийн одоо тий эхний жилээсээ л асуудал дагуулад тий хэдэн одоо яаж төлөвлөжсэн тэдээр одоо жишээлбэл нэг тоон гэхэд 20 хэдэн долларын одоо зөрүүтэй болоод эхэлж байгаанаас бид нэр яаж одоо төлөвлөсөн тэр орлогоо бүрдүүлэх үү гэдэг асуудал чинь бүр ээдрэтэй болно. Дараа жилийн 26 оны төсөвдөр бол одоо энэ Улсын хурал бол нэлээд халуух юм болно. Би бол тэрийг одооноос харчлаа. Би өнгөрсөн намаржин одоо тий энэ одоо төсвийн одоо төсөв хэлэлцэх үеэр энд юу болдгийг бидэрт ямар асуудал байдгийг, бидэнд ямар боломж байдгийг, ямар хэмжээ хязгаартай гэдгийг харсан штэ. Энэ дотор уулан сууж байгаа 126 бүгдээрээ тэрийг харсан байхгүй. Миний хувьд бол энэ над чинь ягаад ч одоо тий 500,000 болох боломжгүй юм бэлээ гэд хэлсэн л төдий. Гэхдээ ягаад ингэж хэлэх болсон бэ гэвэл хүний эрхийн асуудал одоо үнэхээр одоо манай Монгол улсын хамгийн том асуудал болж байна. Тэр дундаа одоо энэ Норгийн залуучууд энэ төр гээл байгаа тий хэвлийн эрхчлөл ярина. Яг яс юм дээр тийм залуучдын эрхчлөө яригдах хэрэгтэй байхгүй юу. Гэтэл энийг ярихгүй шүү дээ. За тэгээд ингээд бид нар ч одоо өөрийгөө одоо өөр нэг нь өөрөөс нь өөр байсны төлөө, өөрөөс нь өөрөөр бодсны төлөө, өөрөөс нь өөрөөр төрсний төлөө, өөрөөр нь өөр байсны төлөө тий ингээд би винийгээ бүл иддэг нэг л ийм одоо эмгэнэлтэй нийгэмд байна шүү дээ. Тэгээд би хүний эрхийн тухай нэг пост биччихгүй юу. Тэгсэн чи доор нэг нөхөр орж ирээд чи нэг л их хүний эрх ярьсан хүн чи тэрнийхээ оронд цалинтай ээжүүдийн мөнгийг яриач чи гэж орж ирдэг байхгүй юу. Тэгэхээр би чи яах вэ гэдэг үлдээ. Тэр энэ бол хоёр хүний хоорондын харилцаа байхгүй. Тэр хүн надад захиран тушаасан. Би бол тэр байтугай тэрнээс цаатахт нь захиран тушаагдахгүй хүн байхгүй юу. Би юу ярих вэ? Хизээ хаана юу хэлэх вэ? Энэ бол миний цэвэр эрхчлөө. Энэ миний эрхийн асуудал байхгүй. Улсын хурлын гишүүний хувьд ч гэсэн хизээ хаана юугаа ярих юм, ямар асуудлыг хүндэх юм, ямар асуудлын араас хөөцөлдөх юм чинь миний л өөрийн одоо шийдэх асуудал шүү дээ. Тэгээд ингэж хэлсэн чи одоо яасан гадаж явсаал болж байгаа гэсэн үү те? Хөвчлөлтэй юм болж байна. Тэр нь манай намын хажидмаа гинөө. Йоо, хажидмаад амжилт төсөе тий. Зүг байна. Улс төр нь их хурдан эхэлж байгаа юм байна. 28 оныхон сонгуульд төсөй чи бит хоёр солигдох болтугай тий. Тэгээд орж ирээд ихийг өгүүлээрээ тий. Чамайг лайв хийхээр л ногл ашиг өгчдөг юм бол тий. Чамайг лайв хийнгүүт одоо маргааш ээжүүдэд 500,000 өгөхгүй л үү дээ. Амжилт төсөөл гэж хэлмээр энэ да. Өөрийгөө. Одоо нэг сошиал дээр бас яг бичсэн комментууд тай холбоотойгоор одоо алцааж хөвцөн ч гэдэг юм. Тийм зүйлсийг одоо ээжүүдийгээ нийт нь хамааруулаад хэлчихв. Би одоо Монголын ээжүүд тэгж хөвцдөг гэж бичээгүүл бол энэ бид хоёр хүний хоорондын харилцаа шүү дээ. Тэгэд энийг ингээд Монголын ээжүүдийг тэгж хэллээгээд ингээд байгаа хүмүүс бол зүгээр л улс төр хийж попрах гэж ядж байгаа л хүмүүс байхгүй юу? Үнэхээр чи тэгж одоо үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гээд Монголын ээжүүд байдгаа бараад явж байгаа. Тэг чи тэгж байгаа бол чи юунда миний үгэнд эмзэглээд байгаа юм тийм биз дээ ер нь. Чи тийм байгаа учраас чамд илүү хүнд тусаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр үгэнд хин эмзэглэж гэн тэр хүмүүс үнэндээ тийм л байгаа. Хүүхдээ өсгөж чадахгүй байгаадаа төр зэсгийг буруутгах чинь. Үгүй ядчил тэгвэл эхлээд хамтрагчаас хариуцлага нэхэлтэй. Тэ эцгээс нь хариуцлага нэхэлтэй. Тэгсэн мөртлөө эцгээс нь хариуцлага нэгсэн хүнийг шоолоод энэ мүү ингэж явсан байж гээд ингэ шоолоод идэг. Төрөөс хариуцлага нэхэх ёстой юм уу? Хүүхдийн өмнө хин хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой. Тэр хүүхдийг хэн бүрэлдүүлж бий болгож төрүүлж байгаа тэр хоёр этгээд л хариуцлага хүлээх ёстой үстэй. Асар би тэг ингэ бичсэн. Одоо тэ алцаач хөвтөг болохоор хүний эрх ярьдаг. Асар хамгаалж хүмүүжүүлж өсгөж бойжуулах болохоор төр засаг хариуцлага ярьдаг. Та нар ямар учиртай ингэ бичсэн байхгүй юу? Үнэн шүү дээ ер нь. Одоо ийм ээжүүд зөндөл нь шүү дээ Монголд. Байгаа үстэй. Та нар зүгээр ингээд захын асрамжийн газараар явхад нэг хүний хичнээн хүүхэд энэ тэнд насны ангиллаараа хичнээн одоо хүүхдүүд байж нэг гэр бүлийн хичнээн хүүхдүүд байж байна. Тэгэхээр ийм ээжүүд байгаа байхгүй юу? Одоо бүгдээрээ л лаг мундаг хөдөлмөр эрхэлдэг, бүгдээрээ л мундаг одоо тий бизнес эрхэлдэг, бүгдээрээ л одоо энэ төсвийн орлого бүрдүүлдэг, бүгдээрээ л нийгмийн даатгал төлөвчд юм үгүй шүү дээ. Харин энэ ажил хийхгүй мөртлөө ангааж төрдөг
тэ төрийн өмнөөс амьдарч байгаа юм шиг ийм ялархуу нялцаасан хандлагатай хүмүүсийг тижээх гэж энэ дундаж давхаргийнхан болоод энэ ажил хөдөлмөр эрхэлдэг энэ хувийн хвшлийнхэн чинь үнэхээр уйлан дуулаад ямар сайндаа тэ энэ чинь хүн чинь бас энэ чинь нулимсаа үзүүлнэ гэдэг чинь ямар юм байдаг лээ бүр чадахгүй байна гэд бүр уйлаад лайв хүртэл хийж байгаа юм зү. Тэгэхээр дундаж давхаргыг тэгж туйлдуулж байгаа хамгийн том бүлэг бол энэ ажилгүйдлийн игнээг нэмж байгаа энэ нэг юм өөхөхгүй сэхэхгүй амьдрсан шиг амьдрч чадахгүй байгаа тэ төрийн өмнөөс төрсэн юм шиг төрийн өмнөөс төрөөд байгаа юм шиг энэ одоо үзэл хандлагатай хүмүүс байна гэж би шүүмжилж байгаа. Тий эндээ би хэлэн тэглээгээд одоо буудаг бол одоо тэр шийдэх газрын шийднээс гадаа хүмүүс жагсаад байгаа нь илүү тэ. Одоо яг эндээс нэг юм асуудал гарч ирж байна л да. Яг нөгөө нэг гэр бүлийн асуудал болоо явчихж байна. Гэр бүл төлөвлөлтийн асуудал болж байна. Дээрээс нь одоо асрамжийн газарт маш олон хүмүүс яг эцэгхээ хариуцлахгүй байдлаас магадгүй асрамжийн газарт байгаа гэх мэтчлийн юм их асуудал. Яг нөгөө гэр бүлийн л одоо асуудал болоод явчихж байна. Тэгэхээр бодлого тодорхойлогчийн хувьд энэ дээр ер нь ямар асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Зүгээр нэг ингээд одоо тэтгэмжийн мөнгийг нэмэхээс өөрөөр ямар шийдэл байна? Одоо жишээлбэл би саяхан 3 сарын 7-нд энэ гэр бүлийн асуудлаар маш том үндэсний хэлэлцүүлэг хийсэн л дээ. Тэгээ эндээс одоо гарч ирсэн одоо нийт одоо 250 эмэгтэй оролцсны бүх юуг ингээд за энэ одоо хідэн төрлийн санал асуулга ирсэн, хідэн давхцаагүй юу байгаа ингээд за жишээлбэл гэрлэлтийн гэр бүл салалт, дундын өмч, танин одоо соён гэгэрүүлэх гэдэг ингээд бүр ингээд сегментлээд ингээд ялгаад эндээс хуульд яаж туссан байгаа нь тусаагүй байгаа. Тэрийг яаж хуульд тусах ингээд ажиллаад байж юм л та. За тэгэхээр юу вэ гэхээр зэрэг яг одоо ингээд нөө юм л бол нөө буруу бүхэн бусдын буруу гэдээвэл буруугийн эзэн мундахгүй заяа. Гэхдээ хүний зам ёсны инстинкт гэж байдаг. Хэдийгээр төр засаг одоо боловсролын одоо бодлогодоо гэр бүл төлөвлөлтийн одоо асуудлыг сайн тусгаж өгөөгүй хүүхэд насан багаас нь гэр бүл төлөвлөлт гэж ямар хариуцлагатай зүйл байдгийг тэрийг аливаа бүхий л одоо боловсролын салбар болоод нийгмийн соён гэгэрэлгээд маш олон төрлөөр ингэж хийж гүйцэтгэж чадаагүй нүнэн. Гэхдээ хүний зам ёсны төрөлхийн хүн гэдэг амьтны инстинкт байдаг. Хүн хүүхэд төрүүлэх гэж байгаа бол хамгийн түрүүнд юу бодох ёстой? Тэр хүүхдийг би яаж тижээх вэ гэдгээ бодох ёстой үстэй. Тэр хүүхдийг за энд бол одоо гарцаагүй одоо хүчирхийлүүлээд хүчирхийллийн улмаас төрсэн ч юм уу энэ хүмүүс бол ерөөсөө хамаагүй өөрсдийнхөө таавар өөрсдийнхөө одоо энэ эрхийн хүрээнд энэ харилцаанд ороод ингэж үр хүүхдтэй болж байгаа хүмүүсийн хувьд бол хамгийн түрүүнд тэр хүүхдийн хувьд нийгмийн бүтээгдэхүүн болж тэр хүүхэд өсөн бойжих торних хүн болох явцын хамгийн нэгдүгээр хариуцлагыг үүрэгч нь хийн. Тэр хүүхдийг бүрэлдүүлэн бүтээгч тэр ад жаргалыг мэдрэгч хоёр нөхөр биш үү? Энд чи зөв наад захын одоо хүний инстинкт штэ. Тэгчээд одоо ингээд мэдгүй одоо тэгээд яа гэдэг би зарим хүмүүсийг бүр ойлгохгүй болчиход. Тэгээд 50,000 төгрөгөөр тэр хүүхдийг тижээгээд байгаа юм. Яагаад аа? Эсвэл өөрийгөө тижээгээд байгаа юм. Хүүхдийн мөнгө авч байгаа нийт иргэдийн 40% нь хүүхдийн мөнгөөрөө өөрсдийгөө тижээж байна. Хүн чинь энэ 40% ч уг нь бол хүн гэдэг энэ инстинктээр эхлээд энэ хүүхдийг төрүүлэх юм бол би энэ хүүхдийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Энэ хүүхдийг хүн шиг за хахуулаад жаргаадгүй маа гэхэд ядчил ингээд нэг юм дутуу толимыг амьдруулж гуухан шиг тэр имийг би өөрөө бэлдсэн билүү гэдэг юм аа өөрөөсөө асуух ёстой. Эний чинь өөрөө хүн амьдарч явах явцдаа сурдаг юм шүү дээ. Энийг бүр боловсролын системд нь суулгаж өгөөгүй байсан ч гэсэн хүний инстинкт гэдэг юм чинь үр төлөө хамгаалах амьтны инстинкт чинь тийм биз дээ. Гэтэл энэ юмаа умартчаад өнөөдөр над руу дайраад байгаа энэ ээжүүдийг би ойлгохгүй байна. Тэ? Одоо ингээд та хүүхдийн мөнгөөр амьдардаг гэр бүл байна гэж байна. Тэгэхээр магадгүй цалинтай ээжийн мөнгө 500,000 боллоо гэж бодоход улам л одоо хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол багасах боломж бий юу? Одоо та нар боддоо ер нь энэ халамжийн бодлого гэдэг энэ балаа юм явснаас болж Монголын ажилгүйчүүдийн игнэ, ажилгүйдлээс улбаатай ядуурал, архиталт, хүчирхийлэл энэ бүх нийгмийн одоо энэ буруу бузгай, завхрал энэ бүх юмнууд чинь тэндээс цэцгэлэн хөгжиж байгаа маа. Хүн мууд сайнч өнөөдөр энэ 500,000 болсон ч гэсэн энэ 500,000-аар юу авах юм? Тэгвэл нэг захын нэг гуанзанд очоод зөвхөн угаагч хийхэд л ажлын цагаар угаагч хийхэд л сая 500,000 төгрөгийн цалинтай байна шүү дээ. 800,000 төгрөгийн угаагчийн цалинтай одоо ерөнхий боловсролын дунд сургуульд ажиллах хүн олдохгүй шүү дээ.
Яагаад энэ хүмүүс 50,000 төгрөгийн төлөө тэ 500,000 олгосоо гэд гуйгаад одоо хүсээд байж байгаа мөртлөө тэнд 800,000 төгрөгийн ажил хийхгүй байгаа юм. Энэ өөрөө Монголын халамжийн бодлого буруу явсных. Нэгдүгээр, хоёрдугаар хүн амын өсөлт хөгжлийг бид нар юугаар хэмжих юм? Чадвартай, ирээдүйдээ итгэлтэй, өөртөө итгэлтэй, ад жаргалтай, сэтгцийн эрүүл мэндээр окей, наа захын хоол шим тижээлэр баялаг, боловсрал эзэмшсэн тийм чанартай 18 настай иргэнээр тооцох юм уу? Эсвэл зүгээр энэ тэнд төрүүлээд хайцсан, энэ тэнд асрамжийн газраар дүүрэн хайцсан, өсгөж чадаагүй дутуугийн комплекстэй өдөр болгон бусдаас дутуу юм байна гэдгээ мэдэрсэн эцэг ихтэй хайр халамжаар гомдож өссөн хүүхдүүдийн дутуугийн комплекстэй хүүхдүүд том болоод бүрэн бүтэн амьдарч байгаа хүмүүст атаархдаг ийм бүхэл бүтэн хоёр шал өөр одоо төвшний хүмүүсийг хоорондын тэмцэл одоо ирээдүйд магадгүй бидэрт ойрхон байна. Тэгэхээр одоо ингээд алийн болгон ингэж өөрийнхөө төрснийг, өөрийнхөө юмыг бусдад нялцааж, төрд нялцааж хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг амьдрах гэх юм бэ. Энэнд өөр төр засаг буруутай. Ялангуяа энэ хоёр нам, Монгол Ардын нам, Арчсан нам гэдэг энэ хоёр нам ээлжилж энэ хүмүүсийг бид нар та нарыг халамжлан, та нар ажил хийхгүй ангаа чивтээд хүн шиг сайхан амьдр, байгалийнхаа баялагаар сайхан амьдр гэж уралдаж амлалтсны гай байхгүй юу? Яагаад гэвэл өөрийгөө ямар нэгэн юмд нялзах, ямар нэгэн юмд найдах ийм одоо найдлага нь хүний амьдрах, survive хийх, амьдрал тэмүүлэх, амьдрал тэмцэж хөдөлмөрлөж бий болох энэ амьдралын чанарыг устгаад байгаа байхгүй юу? Тэгээ ийм юм хэлэхээр одоо битүү нөгөө харааж юу асан гэж. Гэтэ би монголчуудад ямар хараалгаж үзээгүй биш. Үнэн үг хэлээд хараалах нь бүр үнэхээр наад захын хэрэг тий. Тэг яг одоо тэгээд ийм л улс юм байна. Тэгэд ийм л арчаагүй болцсон юм байна. Үнэхээр тий. Одоо нэг гадаа ингэж ихсаал болж байна. За офицер гэдээ явж явах шүү байна. Миний санахаар яг таны хувьд бас яг одоо олон нийтийн бас нийгэмд нөлөөлөгч байх үедээ гэх юм уу улсын хурлын гишүүн байхаас өмнө MeToo гэдэг улсын хурлын гишүүдүүд бас хариуцлага тооцох. За ялангуяа одоо бэлэн хүч хэрхэлд холбогдчихсэн улсын хурлын гишүүнээс нь төлөвлөх асуудал яригдчихсэн. Ингээ харахаар яг одоо таны ярьсан агуулга нөгөө өмнөх одоо тэр кейс жишээ нь Тэнгэр газар шиг өөр байгаад байна л да. Энд дээр та ямар бодлоо? Харин тийм л шүү дээ. Одоо намайг жишээлбэл тэр үед ингэж яхад одоо энэ хажидмаа мэтийн нөхдүүд хаана юу хийж явсан? Байхгүй л байсан шүү дээ. Тэ? Харин залуу охид эмэгтэйчүүд үнэхээр дуу нэгтэйгээр энэ ажлын байрны бэлгийн дарамт ер нь энэ бэлгийн хүчирхийллийн эсрэг бүгд дуу хоолой болоод бид нар ингэж жагсаж мэгсэж чадаагүй л дээ. Жагсыгээд ирсэн ч нэх яг цагаат болохоор хүн ирдгүү мэлээ. Эдэнд өөргөө хүчвэл юу ч хийхээс босхгүй бас жагсагчд бас олон болцсон цаг үе болцсон юм байна. Яг органик юм гэдэг чинь бол үнэхээр цаг зав ажил төрлөнд таарж байгаа мó яаж байгаа ингэж явна штэ. За тэгэхээр улсын хурлын гишүүн тухайн үеийн улсын хурлын гишүүн анд азартай холбоотой маш олон одоо гэрч хохирогч нар нь ирж одоо тухайн үед захиур цэг юмэн сайтад хүртэл ингээд өөрсдийнхөө ингээд бүрэн ингээд дүрээрээ гэр бүлийнхаа хүнийг хүртэл авчираад болсон процессыг яриад ингэжсэн. Тэгээд харамсалтай нь бол Монголын ээжүүд бол өөрсдийнхөө охидын төлөө тэмцэж чаддгүй гэдгийг тэр үед харуулсан. Охид эмэгтэйчүүд бол чадхаараа дуу хоолой болж тэмцэж хичээсэн ч гэсэн үнэхэрийн тэр хүний одоо балмод гар хөл нь хааж хүрдэг энэ байдлаас нь айсан, шантарсан тэгээд ийм бүрэн хамгаалттай ч байгаагүй юм шиг байгаа. За тэгээд эцэстээ яасан. Нөгөө хүчирхийлүүлсэн ингээд нөхрийнхээ хамт ирээд яриад байсан охин чинь өөрөө сүулдэ би улсын хурлын гишүүнийг гүтгсэн ингээд өөрөө өөрийгөө яллаад өөрөө өөрийгөө торгуулад явсан шүү дээ. Тэр ийм л хямдхан байна. Мөнгөнд ийм л хямдхан болцсон юм байна. Энэ бол зүгээр бас Монгол төрийн, Монголын нийгмийн маш том эмгэнэл. Угтаа бол хүн чинь өөрийн одоо зөв гэж ботсон юмыхад өөрийнхөө эрхийн төлөө би ингээд хохирсон ч гэсэн дахиад хэн нэгэн охин ингэж хохирохгүй төлөө гэд бат зогсдог байтал за одоо иршиг гэдэг ингээд ийм л эмгэнэлтэй нийгэм биш үү. Тэгээ одоо яасан хүмүүс үннийг хэлсэн чинь Монголын ээжүүдийг алцаа чивцэн гэлээгээд би Монголын ээжүүдийг алцаа чивцэн гэж юусоо яриаггүй бичээгүй. Нэг хүнтэй бол би муудалцсан, тэр хүндээ би хэлсэн. Өсгөж чадахгүй бол яах гэж хүүхдтэй болдгийг. Тэгээд алцаа хөвтөх болохоор та нар хүний эрх ярьдаг. Яг л тэр хүний эрхийн тухай асуудалтай пост байсан.
Асарч хамгаалж хүмүүжүүлж өсгөх болохоор төр засгаас ингээ хариуцлага нэхэд идэг. Өөрсдийнхөө хариуцлагыг бас ухамсарлаач гэж бичсэн юм л. Тэгээ одоо энийг ингээд үлгэж аваад тэр хин энийг үлгэж авч байна. Яг ийм дүр зурагтай байгаа хүмүүс л үлгэж авч байна. Яагаад гэвэл яг үнэн нь өөрсөнд нь гашуун тусаж байгаа. Одоо тэгээд жигсэн л ийс надад хамаа алга. Одоо тий хаашаа энэ улсын хуралд чань айхтар гайхуулаад өстой бодлого шинжилэл хийгээл энэ хүмүүсийн хүснийг хийж гүйгүүлээд байгаа хэдэн гишүүн байгаа юм. Би одоо энэ цалинтай ээжийг 500 мянга олгож чадахгүй байх гээд одоо боо ерөөсөө би бүтэхгүй юм байна гэж ярих хэрэгтэй юм уу? Эсвэл яах хэрэгтэй тий? Тэгээд шийдэх газрын шийднээс одоо тэгээд байн ийм ингээл нэг юм зүгээр л манай монголчууд ингээл хэрүүлээ цэвэрлээ. Одоо 7 хоногийн дараа мартаал дахиад шал өөр юмдаа ингээл автаал явж байна. Ер нь асуудлыг шийдэх нь энэ улсад чухал биш байна. Зөвхөн асуудлаар далимдуулж уур бухимдлаа, хараал гутаалгаа гаргах тий нэг л ийм одоо ийм л арга хэрэгсэл чухал байгаа болохоос биш үнэндээ асуудлыг бүрэн шийдээсэ гэдэг юм байхгүй байгаа байхгүй. Гэхдээ 90 саруул ухаантай ээжүүд юу яриад байгаа юм бэ? 500 мянга олох юм бол болохгүй штэ. Харин ч ийм нийгмийн ороо босгой байдал бүр ихсэн. Одоо нөгөө 500 мянга олоход гэрлэлт яаж завхарлаа? Яг тэр шиг л юм болно. Тэр өвтгийхэл харин энийгээ тэр нийгмийн татгалын шимтгэлтэй нь уяад те хөлмөр эрхлэлтэй нь уяад одоо энэ дундаж давхаргаа яаж дэмжих юм те? Дундаж давхаргыг бид нар үнэхээр дэндүү дарамталж ачааны хамаг дарамтыг үүрүүлчихэд тэр бүх хүмүүсийн олсон бүх орлогоос нь талыг хуулж аваад энэ ангаас хүмүүсээ тижээж амьдарч байгаа үсттэй. Тэр одоо хитий болтол ингээ одоо нөө дундаж давхаргууд ч өөрсдөө хамгийн гол нь уйланд дуулаад чадахгүй ингээ цахаасаа бууж өгч штэ. Тэгэхээр бид нар одоо цаашдаа хэний мөнгөөр түл одоо тижээх үү? Тийм биз дээ. Тэгэхээр одоо үнэтэйгээ нүүр тулаад те энийгээ даван тулаад үнэхээр өөрчлөгдөхгүй бол дээрэс нь энэ иргэдийн оюун санаа өөрчлөгдөхгүй бол бас үнэхээр хэцүү юм байна. Тий. Ер нь бол асуудал ганцхан төрдөө байдığım болов уу гэсэн ч үгүй юм байна. Орж ирэхээр хүн чинь бас буцаад гадагшаа хардаг юм байна. Хүссэн үсээгөө. Тэг үнэ л хэлээ тий. Одоо нэгэнд үнэ хэлж байгаа юм чи ам нэгэд уушиг нэ гэж тий. Тэгэхээр зэрэг иргэдэд бас маш их учир байна. Хитрхи бүх юмыг төргээд төрөн ч гэсэндээ оролцохгүй ч юм гэж алга. Одоо арай л нөө хоолыг халбуудаж өгөх нь дутуу байна. Тий. Тэгэхээр төр оролцохгүй юм а мэддэг. Иргэн нь тий одоо төрөөс нэхгүй юм а мэддэг. Өөрийнхөө наад захын одоо жам ёсны байгалийн амтан гэдэг утгаараа тий инстинкт бүхий энэ одоо байгалийн өмнө хүлээх хариуцлагаас хүлээдэг баймаар байна. Тэгэл нэг юм болчингууд тэрийгэ томруул энийгээ томруул гэд уучлаарай ээжүүдээ сар бүхэн 85 тэрбум Монголын 0-3 настай ээжүүдэд одоо олгох мөнгө энэ төсөвт чинь байхгүй. Энэ төсөв гэдэг чинь төрийн нэг те одоо өөрсдийнх нь хевлээд гаргадаг ч юм уу эсвэл тарьж ургуулад авдаг мөнгө биш. Энэ чинь ажил хөдөлмөр эрхлээд өгтлээ одоо те байгаагаасаа байхгүй хүртлээ уйлан дуултаа хуруу хумсаа зулмалтлаа ажиллаж хөдөлмөрлж байгаа хүмүүсийн татврын мөнгө энийг ойлгоцгоо заа юу.